За ингээд сайхан уурн гарч ийн талхны маань. Ингээд мас түрхэд идэх хамгийн гоё. За талын би чамд өгчээ. Ихэр сайхан амттай. За сүүлийнх нь хамгийн сүүлд гарсан талх маань ийм боллоо. За энэ хэсэг бол хамгийн дуртай чат гэж байгаа нь нэг солиод буудаж байгаа юм шиг нэх гоё тийм сонсогддгийн. Like a little tiny жижигэн солиоднууд ингээл энэ тэнд буудаад байгаа юм шиг. Тэгээ талхыг болгондоо энэ дуугийн сонсд юм уу? Үнэхээр гоё эдгийн. За, Crystal Bread тавтаа морилцгаано уу? Өнөөдөр ингээд та нартайгаа нийлээд нойтын хөрөнгөний талхыг үнэхээр энэ сэтгэл догдолж байна. Талхыг эгүй нилийн удсан. Тэгээд одоо бүгдээрээ нийлээд талх эцгээ энэ жорыг дагаад хийгээрэй. Энэ бол ерөөсөө хамгийн энгийн нойтон хөрөнгөний талх. Тэгээд өнөөдөр би болохоор зөвхөн нэг дугуй талхыг хэрвээ анх удаага талх хийж байгаа юм бол дөнгөж шин хөрөнгө гаргаад талх хийж байгаа тохиолдолд нэг их хэмжээний талх зураад хэрэггүй. Тэгэх юм бол хэрвээ ямар нэг юм болохоо байлаа гэх чинь нэлээ их юм хаях болно доо. Тэгэхээр зэрэг нэг л талхны жорыг дагаад хийчих гэх юм бол ядахтаа бүр юм болохоо байлаа гэхэд одоо нэг их хаягдaltaгүй болж игэл тэгээ талх нь болоосоо гэж бодож байна. За тэгээ урчин би ингээд хөрөнгөө гаргаад одоо их хөрөнгө гэж хэлдэг шүү дээ. Энийг хооллоод ингээд 6-7 цагийн дараа харсан чинь энэ маань ингээд 3 дахин ингээд хөөцсөн байсан. Тэгээд дээр нэг орой дээр ингээд жоохон пүмбийгээд тэгээ сайхан хийтэй ингээд жижигэн хий үүссэн нөгөө нэг нойтон хөрөнгөний бактери маань шинэ гурилаараа ингээд хооллоод тижээгдээд өсөөж үржээд ийм сайхан ингээд хөрөнгө гарцсан. Тэгээ үнэр нь их гоё шинэ хөрөнгөний үнэртэй. Яг нэг тийм гоё шинэ хөрөнгөний үнэр их сайхан үнэртдэг дээ. Яг тийм үнэртэй болцсон. За ийм бэлэн болцсон байна. Тэгэхээр энэ хөрөнгөө ашиглана. Эхлээд хөрөнгөө хэмжиж авна. За энэ жороор болохоор зэрэг 160 грамм нойтон хөрөнгө хэрэгтэй. Окей, дундуур монголоор ярихгүй шүү дээ. За. Okay, so I'm going to measure my starter. 160 грамм хөрөнгөө хэмжиж авна. За эхлээд хөрөнгөө ингээд хажуу тийш нь хилтийлгэнгүүд нөгөө цавуулаг нь ингээд татагтаа танаасаа одоо нэг тийм торлог ингээд үүсэж байгаа. Энэ бол бас нэгэн одоо бүрэн сайн болцсон хөрөнгөний бас нэг шинж тэмдэг байдаг. За ингээд 160 грамыг тасалж авна. За энэ хөрөнгө бол бараг л 10 цаг өрөөний температурт байсан хөрөнгө байгаа. За 160 грамм авчлаа. Ер нь бол хөрөнгө зуурснаас хойш нэг 4-6-аас эхний одоо 4-6 цагийн хооронд бол хөрөнгө бол нэлээд их хүчтэй, маш идэвхтэй үе дээр байж байдаг. За энийг болохоор зэрэг 10 цаг байлгасан. За тасалж аваад цаана хэд үлдсэн гэхээр 50 грамм хөрөнгө үлдсэн байгаа. За дараа нь би давсаа нэмчихин. Энэ бол зөв бүдүүн ширхэхтэй далайн давс. Ямар ч давсыг бол хэрэглэж болно. За ингээд нэг 6-аас 7 грамм давс хийн. There you go. Almost there. За болчлоо. The salt and I need 230 грамм ус хийн. Sometimes it's nice to pre-measure. Ер нь талах хийхдээ ус давсаа бол урдчлаад ингээд өөр саунд хийгээд химжээд ингээд бэлдээ тавьчих юм бол амар байдаг. Яг тэгвэл яг ингээд хөрөнгөн дээрээ хийж байгаа заримдаа одоо хитрхи хийчих ч юм уу. Тийм тохиолдолд одоо буцаагаад давна гэхээр нөгөө давсан дээр чинь ус ингээд али эзэнэ
might be better if you're trying the first time. нэмэгдээд Pre-measure your давс water. чинь Then you don't уусаад have эхэлсэн байгаа шүү дээ. that. Тийм But, учраас 5 to 10 extra grams of water. болж өгвөл тусны хэмжээ төвлөх зүгээр. Яг нэг 5 грамм нэг илүү ус ороход бол нэг их ноцтой биш л дээ. За тэгээд сайхан бүгдийг нийлүүлээ сайхан ингээ хутгана. Энд бол нэг айхтар бүр заавал нарийн ингээд нийлүүлэх гээд хутгаад авах шаардлагагүй. Яг нөгөө сайхан давсан уусаал тэгээд хөрөнгө маань жоохон ингээ задраад иймэрхүү байдалтай байхад бол болно. За би болохоор зэрэг цайруулаагүй гурил хэрэглэж байгаа. Энэ бол King's Arthur гэдэг компани. Цайруулагч ороогүй гурил цагаан талах хийгдэж байгаа. За 350 грамм гурилаа дээр нэмлээ. Ер нь бол гурил өрөөндөө бид нэр ингээд шкаванда ч юм уу галтгоондоо гурилаа ингээд тавиад орхичдаг те талах хийгээгүй ч юм уу ямар нэг юм хийгээгүй удахаар нэг гурил маань ингээд нэгтарчдаг. Тийм учраас гурилаа ингээд сайхан сэвсэлгээд сайн хөдлөгж жагаад нааш чааш нь хутгаж жагаад тэгээд ингээд талхаа хийх юм бол их зүгээр. За яг нэг ингээд торт хийх гэж байгаа юм шиг бүр ингээд шүүгээ шигшээд авах шаардлагагүй зүгээр сайхан сэвсэлгээд халбгаараа хутгаж жагаад тэгж жагаад гурилаа тасалж аваад хийх юм бол талхаа зуурхаар нөгөө эн тэнд нь ингээд нэгтэрсэн гурил нь овоогоод үлдээд байхгүй. За ингээд зуурхтаа дөнгөж одоо хуурай хэсэг нь нойтын хэсэгтэйгээ дөнгөж нийлээд л сайн нийлээд ингээд зуурцсан багт болно. Тэрийг бол заавал ингээд бүр ингээд дахин ингээд хутгаад нэг цавал үүсгэх гэдэг шаардлагагүй. За одоо бараг л болчихно доо. Энд бол нэг цавал үүсгэх гэдэг байгаа юм бишээ. Тийм. I'm going to show you how to do a дараа нь би болохоор сонголт таталтыг яаж хийхийг бол зааж өгнө. Энэ бол одоо ингээл болцсон гэсэн үг. Дөнгөж нийлүүлээл энэ бол нэг цаг хүлээн цагийн дараа эхний сонголтыг хийнэ. Дараа нь дахиад нэг цаг болоод хоёр дахь сонголтыг хийнэ гэсэн үг. Хэрвээ өөр чин цаг байх юм бол яг 30 минут тутам сонголтоо давтаад явж болно. Сонголт бол талхны одоо хэлбэр хэмжээ амт чанарт бол маш их өөрчлөлт оруулдаг учраас сонголт бол талхыг их гой болгодог. Тийм болохоор сонголт хийх аргыг та нарт зааж өгнө. За цагийн дараа сонголтоо хий. За одоо бүх юмаа сайхан цэвэрлэжээ. Манай дүү бас талах хийдэг. Тэгээ манай дүү маань талах хийхдээ ямар ч нөгөө хэмжүүрийн жин ашиглаагүй зүгээр ингээд халбгаараа одоо нэг хэмждэг аягнуудаараа аягаараа ингээд баримжаалаад ингээд хэмжээд хийгээд байдаг. Тэгээ заримдаа олгоо талах нь их аятайхан болчдөг. Заримдаа олгоо нэг онцгүй болчиход байдаг. Тэгээд би одоо юу буруу хийгээд байна гэд надаас асуусан. Тэгэхээр би чи нөгөө энэ жинлүүр ашиглаж гин үү гэсэн чи үгүй гэсэн. За яг чи жинлүүр аваад тэгэд яг ингээд нарийн хэмжээд үзтээ. Тэгээ ямар байх нь гэсэн чинь эргэж ирээд гисэн. Үнэхээр маш их өөрчлөлт гарсан. Талх маань их гоё болсон. Тэгэхээр бол нарийн хэмжих нь бас талхыг их аятайхан хийхэд нэмэр болдгоо шүү. За одоо нөгөө зуурсан зураг маань харах юм бол ингээд зарим хэсэгтэрээ ингээд жоохон сайн нийлээгүй, зарим хэсэгтэрээ нялцгаар ингээд янз бүр байна. За цагийн дараа бол нэг айхтар өөрчлөлт гараагүй байна. Магадгүй нэг жоохон дээш хөөсөн байж аж магадгүй. За тэгэхээр энэ одоо жигдрээгүй зурмаг байна тийм ээ. За энийг одоо сунгая. Эхлээд гараа бол маш сайхан ингээд норох чинь. За ингээд сонголт нь болохоор зэрэг ямар сонголт вэ гэдээс нь тэрийг одоо үзүүлье. Одоогийн энэ эхний сонголтын үед болохоор нөгөө цавуулга маань сайн үүсээгүй бүрлдээгүй учраас
ингээд татгаар жоохон уурагдчихж байгаа. Зүгээр. За энд юу ямар процесс явагдаад байгаа юм бэ гэхээр одоо дэвтэх одоо autolyze гэж ярьдаг л та. Тэр процессын үед юу болж байгаа юм бэ гэхээр нөгөө гурил маань шингэнтэй нийлээд ирээд тэгээд ингээ орхичхоор зэрэг нөгөө гурил маань шингэнтэйгээ нийлээд нөгөө цавуулаг маань дэвтээд тэгээд хоорондоо ингээ холбогдоод энэ чинь холбоо үүсээд ингээ сайхан сунаад ирж байгаа. Тэгэхээр гараараа ингэж нухаад байдаг шүү дээ. Ингээ нухаад бид нар талахыг нухаар нөгөө гадаргуун дээрээ наалдаад, гарн дээр нөгөө цавуулаг маань наалдаад нэг л их хоорондоо наалцсан зунгаарлцсан юм болдог. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг бас нэг сунгалтын арга буюу гарт наалдахгүй тэгээд энэ их хүчтэй сайн цавуулаг үүсдэг. Одоо глютен гэж ярьдаг тийм ээ. Тэгээд тэр нь ингээд илүү сунах чадaltaй тийм үүсдэг учраас талах болохоор тэр талхны дотор тал нь их гоё тийм зөөлөн сэвсгэр, гадна тал нь болохоор нэг гоё хоржгонсон хатуу болдог. За ингээд нэг сайн сунгацлаа гэхдээ бүр хитрхи нөгөө цавуулаг маань ингээд задрахаас нь наана нь өөртөө сунгана гэсэн үг. Тэрийг задартал нь одоо сунгаж болохгүй. За тэгэхээр зэрэг гадаргуу дээр ямар нэг гурилд хөрсөнгөө, гарт чинь их гурил наалдсангөө тэгээд autolyze гэдэг нь болохоор яалтчгүй нөгөө гурил маань дэвтээд ирэхээр цавуулаг нь аяндаа өөрөө үүсэт эхэлдэг байна. За ингээд юмнуудаа цэвэрлээд буцаагаа тавьчих. За нэг цаг болчлоо. За хоёр дахь сунгалтаа хийх гэж байна. За нөгөө сунгасныгаа ингээ харах юм бол сайхан гадна тал нь юм сайхан мөөлгөөр тэгээд ингээ дэшег овоогоод гадаргуугаар нь юм хийнүүд үүссэн байна. Тэгэхээр нөгөө глютен буюу цавуулаг маань сайхан илүү хүчтэй бүрэлдээд тогтоод эхэлж байна. За нөгөө нэг сунгах татах бас нэгэн арга зааж өгье л доо. За гараа сайхан норгоод за магадгүй одоо ийм ингээ сунгачгаар түрүүний ингээ дэлгээ сунгасан тийм гадаргуу та нарт байхгүй вэ гэж бодох юм бол тийм тохиолдолд яаж сунгах вэ гэхээр өөрийнх нь савн дотор талхаа зуурсан савндаа ингээ татаа сунгана гэсэн үг. Тэгэхээр энэ болохоор сунгаад нуглана, эвхэн гэж ярьдаг тийм ээ. Stretch and fold гэж ярьдаг. Тэр нь болохоор сунгаад ингээд эвхэн гэсэн үг. За ингэж нэг талаас нь сунгачаад эвхээ тавилаа. Одоо нөгөө талаас нь татна. Сайхан ингээд татаад өөрийнх нь одоо жингээр нь ингээд татаад түүнээс учиргүй ингэж хоёр дэш нь татахгүйгээр за тавилаа. Дахиад нөгөө талаас нь одоо нөгөө цавуулаг маань бүрэлдээд эхэлсэн учраас хоорондоо наалдаад ингээд нэг сайхан хүчтэй цавуулаг үүсээд тэ сайхан юм гөөлгөр сунах сунамтгай ийм болж эхэлж байна. За нэг сайхан ингээд мөлийл гэж ингэж хунжагаад хийчлээ. За нэг одоо ингээ өрөөний температурт за энд бол ингээд хоёр дахь сунгалтын дараа бол bulk fermentation буюу одоо бүхлээр ингээд хөөлгөх одоо нөгөө талах хэвлэхийнхаа өмнө хөөлгөх гэсэн. Энэ бол 2-3 цаг хөөлгөж болно. Тэгээ 2-3 2 цаг боллоо гэхэд одоо талахыг одоо хэвлэх хэмжээнд талах нь хөөгөөгүй байх юм бол тэгээ саваа ингээ хөдлөхөөр ингээд цэлцэгнээд ингээд хөдөлж гинэ гэдэг чинь дотроо агаартай ингээд хэвлэхэд бэлэн болно гэсэн үг. Тэр тохиолдолд хэвлэн хэрвээ тэгж болоогүй байх юм бол жоохон үргэлжлүүлээд хөөлгөж болно. За энэ болохоор 2 цаг 30 минут ингээд өрөөний температурт хөөгд байжсэн. Энэ нэлийн тэм зөөлөрсөн байна. Гадаргуу дээр нь хийнүүд үүссэн байна. За одоо энэ болохоор хэвлэхэд бэлэн болжээ. За би банатон гэдэг ийм модон сав ашигладаг. Эндээ бол талхаа хөөлөгдөг. За энэ сав бол маш олон удаа ингээд хэрэглэгдсэн. Би нэлээд удаан хэрэгэлсэн сав байгаа. Тэгэхээр
So any brush. Яаж цэвэрлэх вэ гэдгийг та нарт харуулъя л да. Ямар ч одоо багсаар ингээд цэвэрлэж болно. Урьдчилан байгаа багсаа ашиглаад. Тэгээд ингээ удаан хэрэглээд эхлэхээрээ энэ нэг удаан хэрэглээд эхлэхээрээ талах хийхэд бол нэг айхтар наалдаад байхааргүй болчдгийг. Тэгээд яг нэг гурил нэмж хийсээр агаад нөгөө заримдаа нөхнүүд нь бүгдээрээ гурлаар дүүрчгээрээ талхны маань гадаргуу дээр ийм сайхан одоо цагиргалсан хэлбэр гарч ирэхгүй болчдөг. Тийм болохоор ингээд үе ингээд сайхан цэвэрлээд тэг шинээр одоо гурил цацчаарай. За хэрвээ хамгийн анх удаа энэ савыг ашиглаж авах юм бол this is how we're going to flour. The first time using a banana сава ингээд захан хажуу тийш нь might be a sticky. болгоод гурлаа цацна. Хамгийн анх удаа энэ савыг одоо шинээр хэрэглэлээ гэхээр ер нь бол айгүй тийм наалдах чанартай байдгийн. Тэгэхээр эхний үед бол гурилыг бол ерөөсөө маш сайн цацаж өгөөрэй. Маш сайн цацаж өгөөрэй. Хажуу тийш нь саваа ингээ хилдээл гэж байгаа. Тэр завсраар нь ингээд гурилаа сайн одоо хийгээд өг. Янз бүрийн гурил хэрглэж болно л да. Өөрийнхөө дуртай бүхэл бүрийн гурил, хөхтрайны гурил, бутааны гурил одоо юу байна? Дуртай гурилаа хэрглэж болно. Хэрвээ сайн гурилаа төрөхгүй байх юм бол одоо яг талхаа хийх гэсэн чинь нөгөө талах чинь ингээд талхны маань оройн савныхаа ёроолдоо наалтчих юм бол салахгүйгээр тэгээд нэг тийм асуудал үүсч магадгүй учраас ерөөсөө маш сайн гурилдаарай. Одоо суртлаа. За би яг үл энэ нөгөө чулуун тавцан дээр хийж байгаа болохоор зэрэг бараг л гурил хэрэглэхгүй маш бага гурил дөнгөж гараа гурилдах төдийд. А хэрвээ ингээд гурил их хийчих юм бол нөгөө гурилны гадаргуу дээр чинь хуурай гурил их наалдчихаараа хоорондоо ингэж барьцалтахгүй нөгөө талах хийвлэх гэхээр хэвлэгдэхгүй ингээд буцаагаад ингээд хэвлсэн талах маань ингээ ангаагаад ирдэг. Тийм учраас гурил маш бага хэрэглээрээ. За энэ гурил маань сайхан хөөгөөд дотроо бол нилээн агаартай. За зүгээр ингээд эхний ээлжинд бол зүгээр ингээд жоох ингээд дараад их том цэврүү хий үссэн байх юм бол тэрийг ингээд шахаад гаргачих болно. За энэ бол дээд тал нь буюу дотор тал нь нөгөөх нь гадна тал нь буюу гадаргуутай доор орчиж байгаа. За эхлээд нэгэ жоохон сунгана. Маш олон янзын хэлбэр гаргадаг янз бүрийн аргууд байгаа. Гэхдээ энийг аргыг та нарт зааж өгье. За өөрлөгөө татаад ингээд тунлаа. Баруун тал руугаа гарыг татлаа, зүүн талаа татлаа. Эхлээд баруун талаа ингээд нугалчихна. Дараа нь зүүн талаа. За ингээд нэг тогтвор шиг юм болж байна да. За тэгээд дээдлийн барьж агаад өөрлөгөө ингээд тавьчихна. За хоёр чих шиг юм гарч ирэхээр нь нөгөөдгийн чимхчин. Тал талаас нь ингээд чимхэд өлгөдөж байгаа юм шиг. Чимхлээ. Гурил маш бага төрхсөн учраас хоорондоо сайхан нийлж байна. Тэгээд бас савл их сайн үүссэн учраас сайн сунж байна. За дээш нь өргөж тавиад ингээд оргоо тавьчихна. За одоо ингээд өөрлөгөө татаад дугуй хэлбэрт оруулахын тулд тал талаас нь ингээд татна. Ингээ гадаргуугаар нь гулгуулна гэсэн үг. Гараа тавьж агаад татлаа. Тэгээд ингэж татаж сунгаснараа нөгөө гадаргууг нь улам тэлж өгөөд доор нь авчираад наалдаад байгаа учраас яг юм хөөрхөн бөмбөг шиг хэлбэртэй болж байгаа. За ингээд бөмбөг шиг хэлбэртэй талхаа дээрээс нь хараад аль нэгэн талаас нь илүү гараад байх юм бол тэртлийн сайхан ингээд доош нь дараад өг. За энэ одоо яг өөрийнхөө яг хэлбэрийг бариад ингээд байж байна. Энэ бол ёстой яг жинхэнэ одоо ийм хэлбэртэй байвал талах их гоё дээшгээ хөөн. За одоо ингээд энэ хэлбэртээд нэг хэдэн минут тавиад үлдээ чинь.
Яаж байгаа юм бэ гэхээр энэ сунгацсан байгаа цавуулга хооронд ингээ наалдуулж байгаа гэсэн үг нэгсэн доо. Шууд аваад хийчихээр буцаад ингээ жоохон салах гад байдгийн. Тэгэхээр ингээ жоохон амраачих. Тэгж жагаад за нэг 2-3 минут өнгөрчлөө нэг тэрийг ингээ энэ болохоор bench scraper гэдэг энэ хусуур байгаа юм л да төмөр. Энүүгээр аваад хийчихээр их аятайхан нөгөө задрахгүйгээр яг хэлбэрээ хадгалаад энэ савнда орчдөг. Тэгэхээр энэ дээдл нь болохоор савныхаа ёроолд орох буюу талхны маань дээд хэсэг шүү дээ. За ингээд аваад хийчлээ. Яг өөрийнхөө хэлбэрийг хадгалаад их сайхан байгааз. За хэрвээ ингээд ямар нэгэн том одоо хий байх юм бол хуруугаа гурилд үржгаад ингээд чимгэж чинь. Тэгээд тэгээ маань яагаад энийг заавал ингэж хагалж байгаа юм бэ гэсэн асуулт байна. Яагаад гэвэл тэр цэврүүн ингээд 100-д орохороо илүү томроод тэгээд томроод их хурдан түлэгдээд ийм өнгөний өөрчлөлт гараад талхны хэлбэрийг өөрчлөх гэдэг учраас хэрвээ анзаарагдах юм бол энийг ингээ хагалцгаад талх болол гоё хэлбэрээ хадгалнаа л гэсэн үг. За дээр нь ингээд гурил цацчлаа. Би их олон талх зэрэг хийдэг болохоор их том утан дотор хийдгийг. Тэгээд энэ нэг ширхэг талханд бол нэлээд томцсон уут байна. За нэгэ өрөөний температурт 2 цаг байлгана гэсэн үг. За тэгээд 2 цаг дараа талхаа 100-нд хийнэ гэж бодоход нэг 30-аас 45 минутын өмнө 100-аа асаахаа мартваа. Wait, 2 to 3 hours? 2 to 3 hours. So the beginner, the За person who's watching this. I'll say за тэгвэл хевсний дараа яг хэр удаж байгаа 100-нд хийх юм бэ? 2-оос 3 цаг юм уу? За яг нэг 2 цаг гэж хэлье. Энэ бол ерөөсөө бусад бүх хүчин зүйлээс шалтгааллах асуудал та. За өнөөдөр манай гэр бол сайхан дулаахан байна. Гэтэл зарим газар хүйтэн байж иж магадгүй тийм ээ, зарим өдөр тэгэнгүүт чинь хүйтэн байхад чинь нөгөө 2 цаг гингүүт шалгах чи хөөгөөгүй байж иж магадгүй шүү дээ. Тэгэхээр талхыг бол нэг 100% хөөлөгж тавина гэж байдгүй. Ер нь нэг 70%-тай хөөлгөнө гэж ярьдаг. Тэг өвлдсөн нь болохоор 100-нд ороод хөөхөр тэгж тооцдог л доо. За яг 2 цаг болоод буцаад ингээд талхаа ажиглая тийм ээ. Дээшгээ яваагаад гадаргуу дээр нь хийвсэд тэгээд ингээд жоохон ингээд хөдөлгөөд үзэхээр ингээд тийм зөөлөрцөн байх юм бол за энэ 100-нд ороход бэлэн боллоо гэж бодъё. Хэрвээ тийм шинж тэмдгүүд байхгүй байх юм бол дахиад нэг 30 минут дахиад нэг цаг хүлээ л дээ. Тэгээд тэрийгэ тооцоод 100-аа асаана. Yeah, I think that's it. За хэрвээ 100-аа асаахаа мартсан бол яах вэ гэсэн асуулт байна. За хэрвээ 100-аа талхам дэлэн болчлоо 100-ндаа хийлээ гэсэн чи 100-аа асаахаа мартсан байлээ гэж бодъё л доо. Тэгэх юм бол хөргөчөнд хий чинь тэгээ 100-аа асаа чинь. Тэгээ хөргөчнөөс гаргаж ирээд талхаа барьчихна. За 100-аа яаж асаах вэ гэхээр зэрэг 30-аас 45 минутын өмнө 100-аа асаагаарэ. Яагад бол 100-аа асаахаа гойжэл талх маань бэлэн болчвол тэр бол хэцүү байдалд орно. За тэгээ яагаад 100-аа асааснаас 30-аас 45 минут хүлээх ёстой юм бэ? За 100-аа ингээд асаачингууд 100 ч өөрөө халж агаад за би одоо тэр хүсээдсэн температурт хүрчлээ гэд дохио өгнө тийм ээ, дуурна. Тэр нь юу гэсэн үг юм бэхээр зүгээр л тэр температурт хүрсэн гэсэн үг халаад. Энэ нь болохоор зэрэг талах 100-ны маань бүх эд ангиуд ширмэн савууд бол яг халаад яг тэр температурт хүрсэн гэсэн үг биш ээ. Тийм болохоор 30-аас 45 минут хүлээгээд байгаа. Яванда та нар өөрсдөө 100-ныхаа учрыг олно штэ. За тэгэхээр 100-ндаа бас ширмэн саваа хийцэн байх хэрэгтэй. Яг талхаа хийх гэсэн чинь ширмэн сав маань хүүтэн байвал бас яах вэ? Тийм учраас эхлээд асаахаас өмнө ширмэн сав маань байна уу гэдгээ мэдчихээд асаагаарай. За талх маань сая талхны маань одоо нөгөө 100-аа халаасан температур маань
30 минут хүлээгээд хална гэсэн сэрүүлэг мань дуурчлаа. За энд бол талхаа тавихад одоо бэлэн болчлоо. За талхыг хизээ тавих вэ гэхээр хамгийн багаар л 2 цаг хөөлгөд үзээрэй. За энэ ингээд сэгсэрхээр ийм сайхан зөөлөн болцсон байна. Дөнгөж хевлээд 50 гут ийм өнгөж хөдлөхгүй штэ. За энэ болохоор нөгөө агаар дотор нь үүсээд ингээд талхаа барихад бэлэн болцсон байна гэсэн үг. Хэрвээ ингээд талах бэлэн болчоод 100 тавих гэсэн чинь гадагшаа гарах ажилтаа болоо гэж бодъё л доо. Тэгэх юм бол энийг гэлгар утанд хийгээд хөргөчөнд хийчих болно. За энэ пергамент нь цаасаа гаргаж ирээд энэ бол нэлийн том хэмжээтэй юм цаас учраас би ингэж мураад тааруулдгийг. За бүх юмаа 100-тайгаа ойрхон тавьчих. За зүсдэг утга нь болохоор бэрэтэг. Янз бүрийн гутганууд байдаг. Бариулууд байдаг. Хэрвээ энэ бариул авахгүй бэрэтэг байгаа тохиолдолд өөрөө ингээд нарийнхан мод олоод үгүй бол зүгээр савхны юм нарийнхан үзүүртэй савхыг бас ашиглаж болно. Энэ хоёр нарийнхан тал нь болохоор эргүү эдгийн, урт тал нь эртээ. Тэгэхээр хоёр нарийнхан талаас нь барьжгаад ингээд модоо хийчихнэ. Тэгээд ингээ өөр ингэсэн гутгаа хийчихнэ гэсэн үг. За барьжгаад доош нь харуулна, хөмрүүлнэ. За гурил их түргцэн учраас энэ амархан салж байна. Олон янзын зүсдэг арганууд байгаа. Ер нь бол хутгаа нэг 45 градусын хазаалгаж бариад ер нь бол яагаад зүсэх ёстой юм бэ гэхээр 100хан дотор ингээд тал орохороо хөөдөг. Хөөхөрөө зүсээгүй тохиолдолд хаагуурч хамаагүй хагарна гэсэн үг. Доогуур нь чагарч магадгүй, дээгүүр нь чагарч магадгүй. Тэгээ нэг тийм цайраа жоохон онцгүй харагдаж магадгүй хамаагүй язарцсан. Тэгэхээр энийг тэр язралтыг хагарлтыг аятайхан шиг болгохын тулд энэ зүслэгийг хийж байгаа маа. Тэгэхээр нэг арай нэг жоохон тийм цайрайлаг харагдахаар гэх юм уу та. Аятайхан харагдахаар гэсэн үг. За нэг 45 градусын өнцгөр ингээд зүслээ. Тэгэхээр бол нэг хөдөлгөөнөөр ингээд зүсээрээ зөвлөдөг. Гэхдээ ямар ч байсан ямар нэгэн байдлаар л зүслэг хийж яхад талх гарсныхаа дараа бол гоё л харагддаг юм. За тийм болохоор заавал гоё зүсэн тэгж зүсэн гэлгүйгээр ямар ч хамаагүй зүслэг хийж тэгээд дараа нь хар тэгж байгаа дараа нь сурна штэ. За маш сайн зузаан биелээтэй байхгүй бол ширэм тогоо бол их халтгийн. За ингээд цаасаа хоёр талаас нь чангаана. Тэнгүү цаас чинь ингээд тэгшгэн байна. За ингээд авчраа тавьчихна. За тэгээд дээрэс нь тагийн тавья. Их хүнд хоёр гараараа барихгүй болохгүй. За ер нь 100-ныхаа голыг баримжаалаад 50-раа тавьж байгаа талхаа тавиараа. За одоо за би бол 450 дээр эхэлсэн. Одоо 440 болгож бууруулад тагтай 20 минут чигнэнэ. Тэгээд тагийг авна. За энэ болохоор бас нэг өөр маягаар зүслэг хийж үзүүлье. Ер нь талхных нь тэр зүсж байгаа хутганых нь ирэмгэн тэр зүслэгнийхээ зүсгэж байгаа тэр ирэмгнийхээ талхныхаа ирэмгнийхээ доогуур нь орж байгаа харагдаж байгаа бах. Нэг жижигхэн бяцхан чимэглэл оруулж энд нь.
it's kind of flat. За ингээд дөнгөж зүссний дараа ингээ хийн гараад доошогоо Equal rise and бууж байгаа юм шиг харагдчихэж Don't be магадгүй. alarmed. Тэрэнд бол ерөөсөө санаа зовлтгүй. Хэрвээ бүр хитрхи эсгэж бол хитрхи эсгэж юм бол харин ёсоо доошогоо шалж байгаа суучдаг. Down and can turn into flat. Тэгээд нэг юм хавтгар талах болчих гэдэггүй. А яг зөв хөөлттэй байх юм бол Prove талах өөрөө дээшгээ just хөөн. the right time, then it should rise in the oven nicely. Okay. Oven is hot, so be very, very careful. Oh, За саяын хийсэн талах болохоор зэрэг хоёр дахь талах маань энэ талхны хичээлд бэлдэх гээд би нэлээд их олон зурмаг зурсан. Тэгэхээр илүү зурмны маань юм талах байгаа юм аа. Тэгээд энэ хөөцөн байсан учраас та нарт бас нэгэн төрлийн зүслэг үзүүлэнгээ энэ талхыг ингээ хийчлээ. За эхний 20 минут болчлоо. За дахиад 20 минут тавина. Одоо Okay, we're going to Tagging take the down. top off. за 20 минутын дараа талах болно. 20 more minutes. Wow, explosion. You can't really see through the glass. And титэмээс харагддгүй. All right, so it's done. За болчлоо. And turn off. Пишингээ унтраачлаа. Okay, here's За the ингээд final result. талах маань гараад ирлээ. And the loaf. Oven is Цуухан халуун болохоор халуунаар үлээгээд. on my papers. Okay, here's За нөгөө талах нь гараад ирлээ. so it's really nice. За энэ бол дээшгээ сахан бөмбөгөөд beautiful scoring. хөөрхөн болсон байна. Just kind of got used Зүслэг нэг хөөрхөн болсон байна. for me. But this bread is hot. За ингээд тогших юм бол хөндөй сонсогдож байгаа. So all done. Wow. Ийм халуун талхыг та яаж барьж байна? You make it look like Барьж байгаа нэг л it's whole нэг bread. халуун биш юм шиг тэгсээр нь амар халуун юм байна шүү дээ. And Би одоо халуун талх барьсаар байгаа бүр суртсан. how beautiful this is. Yeah. Amazing. Hold it its shape. За very энэ well so that's the хэлбэрээ их сайхан барьсан байна. Дээшгээ овоож болсон байна. Тэгэхээр энэ magic. цавлаг маань их сайхан үүсээд. За энэ I love this cracking чачат sound. хийсэн дунд би маш их дуртай шүү. Дөнгөж талах хийсэн дараа нь өстө үнэхээр гайхамшигтай It's гоё. like a little, Чимээг little tiny сонсох. fireworks Жижиг expressing. ингээ солиод буудаж байгаа юм So шиг. every time you bake bread, do you listen to your bread? No, it makes me happy to hear that Энийг sound. сонсохоор их гоё ядгийн. So when it's expanded. Яагаад so ингэ чимээ much, гарч байгаа юм гэхээр талхмаа нөгөө 100-нд ороод маш их хөөгөө дээшгээ. Тэгээд 100-наас гарангууд нөгөө хөөжсэн чи буцаага агшиж байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөөдг нь хагараад ийм чад гэсэн дуу гарч байгаа. Look how Хартаа beautiful they ийм are. гоё талх. Янзын гоё үнэртэж байна. Манай гэрч гэсэн амар гоё үнэртэж байна. Good. За бид нарын хийсэн зүслэг бол ийм гоё болсон байна. So pretty. Талхыг ер нь хизээ зүсэх вэ? Талхыг бол нэг өрөөний температурт нэг 20 30 40 минут ч юм уу. Comes in a room temperature. Сайн өрөөний температурт болтол нь сайхан хөргөж байгаа зүсэл өгөн зүгээр. But I cannot wait to. Гэхдээ би одоо энэ сайхан халуун гой үнэртэж байгаа талхыг одоо
идэхгүй байж чадахгүй нь хүүхэд ахта бид нар бол халуун талхыг шууд ураад гараараа ороод иддэг байсан. In the old times when we were kids, we just ripped the bread. Одоо болохоор зэрэг би зүгээр зүсэд идэ да. Уур гарчин. Coming out. Хав халуунаараа байна. And then I'm gonna put butter. Масл түрхий. This is the part I love. Масл ингээл хайлал халуун талхан дээр хайлгачихдаг. Хамгийн гоё хэсэг нь энэ шүү талах хийх. No big amount. Би оста нэр масл нугсгүй штэ. Оста нэр маслын охин гэж баг хэлмээр. I'm gonna rip it in half. I give some to you. Oh my gosh. Wow. Here we go. Cheers. Cheers. Oh my goodness. What's the best? За бүгдээрээ талхаа хийж эцгээгээрэй. My husband За манай нөхөр болохоор намайг нэг жоохон I'm talking сонин гэдгийг. Яагаад гэхээр би ингээл ярьж идэг байхгүй. Тэгэхээр чи хинтээ яриад байгаа юм гэхээр би хөрөнгөтэйгөө ярина, зурмагтайгаа ярина, талхтайгаа ярина. because Яагаад гэвэл эн чинь ингээ амьд юм it's a чинь. live thing. Тэгээд So амьд I организмтэй talk to би ч одоо myself. яг л харьцсан шүү дээ. Одоо Be ингээл good заа starter. шүү дээ. Multiply Үржээрээ and ошороо rise, шүү and дээ. then Янзын you гоё хөрөнгө болороо. and I make Тэгээл dough, зурмагтайгаа custom за миний зурмагтай сайхан хөөгөрөө гэл and then талхтайгаа зурмагтайгаа яриад тэгэл сайхан талхуулаад гараад ирэхээр ямар гоё талах вэ баярлалаа. Ёстой гоё. Тэгээ ер нь бол өөрийн хийсэн талх бол ямар ч алдаа хэрэгсэн 100-наас гараад ирэхээр бол үнэхээр гайхамшигтай сайхан гоё талх болдгоо шүү дээ. Яагаад гэвэл тэр гайхамшиг нь гэвэл өөрөө та зүрх сэтгэлээ гаргаж зуурсан, цагаа гаргаж хийвэлсэн ерөөсөө бүх анхаарлаа төлрүүлж хийсэн талх чинь гэрийн талх гэдэг чинь тэгэл үнэхээр гайхамшигтай. За талхаа сайхан амтархан хүртцгээгээрээ. За дундуур нь зүсэд үзье. Looks like in Ямар шүү царайтай болж гарыг л да. so you can hear the crumb. За тэр гадны Beautiful гадар crumb. гадар нь бол өстой шажигнууд үнэхээр сайхан байна. Oh, it's still warm. You can see. Одоо хүртэл халуунараа л ээж. So, За харж байгааз маш сайхан all the bubbles. нүхтэй, агаартай нөгөө цавуулагч нь энэ олон агааруудыг бариад ингээд The camera eyes За. is different. Any Хэрвээ stage of your талах хийж явах явцдаа аль нэгэн үе шатанд you нь have to go somewhere and you одоо нэг гадагшаа гарах нэг ажил гарлаа гэж бодоо л да бүх юм орхиод тийм ээ. Тэгвэл одоо би яах вэ? Би одоо дүнгээ сая одоо хөвлөсөн байж идэг, зуурсан байж идэг. Одоо яана? Тэгэх юм бол ерөөсөө санаа зовх юмгүй. Зүгээр шууд хөргөчөндөө хийгээл. Тэгэл эргэж ирээл хаана үлдээсэн тэрнээсээ ингээл үргэлжлүүлээд явчих. Dough in a bread. Талхаа, зуурсан талхаа, Yeah, any хэвлсэн any талхаа, stage of mixing бүгдийн a dough, аль ч шатнд you can put it зүгээр in a хөргөчөнд bread, хийчих болно. or you shaped your bread and put it in a Тэг banana хөвлөөд pan. тавьсан It's ready to байлаа go гэж in the бодъё. oven, Банат but you have дондоо to go somewhere, зүгээр л put it in хөргөчөндөө the л хийчих. fridge. Тэгэл асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Bring it out. Do I have to because it's been in the refrigerator. За талах тэгээ зуурсан шатандаа ч юм уу хэвлсэн шатандаа хөргөчөнд хийжлээ гэд яах вэ? Because if you leave it Мэдээж longer, хэрэг 10 then 15 it's gonna минутын хооронд нэг өөрчлөлт гарахгүй байхал та хэрвээ тэрнээс суудах юм бол яг гоо гаргаж ирээд өрөөнөө температур болтлоо жоохон байлгах юм бол яг гоо талахын хугацаа чинь жоохон хошгоол түлхэгдэх баг.